Амьдралын ном. Амьдрал гэдэг агуу том сурах бичгээс сурч, судалж яваа бүх хүмүүсийн амьдралыг үзэх үзэл тэр бүр адил байдаггүй. Тиймээс тэр өөр үзэл бодлыг сонсон хамт ярилцах зорилготойгоор бяцхан сониуд зандаа хөтлөгдөн хийж буй ярилцлага, хэлэлцүүлгүүд маань Амьдралын ном подкастаар та бүхэндээ хүрэх болно. Сайн байцгаана уу эрхэм үндэс сонсогчдоо. Амьдралын ном подкастын 3 дахь дугаар ийхүү эхэлж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдв болохоор зэрэг амжилт бидний нүдээр гэсэн сэдвийг ярилцахаар суугаад байна. Тэгээд миний би Сөүлтээс халиуна. Тэгээд оролцогч гишүүн маань өөрийгөө танилцуулах баха. За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Тэгээд Солонгос улсын Сөүл хотоос Рэнцэндорж миний би подкастт оролцож байна. Өнөөдрийн амжилтын талаар сэдвээр ярилцахаар. Өөрийгөө бас баг зэрэг танилцуулаач. Солонгост юу хийдэг вэ гэт тийм ээ. Ерөнхийдөө бол мастер судлаач байдлаар төгссөн. Тэгээд барилгын төслийн менежмент мэргэжлэр барилгын төслийн менежментээр төгсөөд одоо сүүлийн нэг JCPMD буюу JC Consulting гэдэг төслийн менежментийн компанид ерөнхийдөө төслийн менежерийн ажлаар нэг жил доктортой ажиллаж байгаа. За тэгээд сурч байсан судалгаа болон юутай холбогдуулаад төслийн менежерийн ажилтнаа ерөнхийдөө хийж байгаа гэж хэлж болно. Монголд бас шүтээсийг барилгын менежментээр төгссөн байгаа шүү дээ, тийм ээ. Монгол барилгын менежмент төсвийн үнэ бүрдэл норомжлол гэдэг мэргэжлэр Тэгээ өнөөдрийн ярих гэж байгаа сэдв болохоор амжилт гэдэг тэнгүүд бусад хүмүүс амжилтыг юу гэж боддог тий? Амжилт амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл үү? Гэхдээ тий бодох тусам эргэлзээг дагуулдаг сонио асуулт шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ асуултаар подкастаа эхлүүлье. Тэгээд өнөөдөр бодсон бодол хэдэн сар хэдэн жилийн дараа өөрчлөгддөг шүү дээ, тийм ээ. Би өнөөдөр нэг өөр юм бодонгод хэдэн жилийн дараа ч юм уу дахиад тэр юм бодонгод арай өөр өнцгөөс хардаг ч юм уу тийм байдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар амжилт гэдэг тийм миний хувьд болохоор зэрэг өөрийн төсөөлсөн төлөвлөсөн мөрөөдсөн амьдрал зорилготой нэгч болтгой алхмаар ойртохыг амжилт гэж боддог байхгүй юу? Тэр нь юу ч хийж болно тийм ээ. Жишээлбэл одоо мөнгөө цуглуулад дуртай юм авахыг ч хүсэл. Яагаад гэвэл тэр хүн төвчээртэйгээр цуглуулж чадсан юм шүү дээ, тийм ээ. Гэх мэтчлэн багаанч болов хичээл зүтгэлийн үр дүнд үүсч буй сэтгэлийн баяр баясгалан дээрээс нь аз жаргалын адреналиныг ялгаруулж чадсан тэр зүйлийг амжилт гэдэг байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй надаа. Яг тийм. Тэгэхээр амжилт гэдэг нь Ринцэгийн нүдээр бол яг юу гэж харж байна? Яг өөрийнхөө бодлоос бас хуваалцаач. За ерөнхийдөө бол сая чиний хэлдэг санаад бол би бас ер нь бол 100% нэгдэж байна. Хүмүүс яг ерөнхийдөө хүн болго яг өөрийн өнцгөөс янз бүрээр хардаг байх л та амжилтыг. Хэтэрхий яг зарим хэтэрхий айгүй томоор хараад одоо хэтэрхий том зорилтонд хүрсэн үедээ за амжилтанд хүрлээ гэж хардаг байхад зарим нэг минималист үзэлтэй хүмүүс одоо нэг жижигхэн алхам хийгээд жижигхэн яг дэвшил гаргасан ч гэсэн яг энэ бол амжилт гэж хардаг байх жишээ нэг юм тийм. Дэлхийн ертөнцид олон хүмүүс л ерөнхийдөө өөрийн үзэл бодлоор ерөнхийдөө амжилтыг том жижиг хэмжээнийх нь хувьд ч юм уу тийм тодорхойлоод байгаа. Ерөнхийдөө хараад хаад яг амжилт гэдэг нь ерөнхийдөө аялал юм уу гэж боддог байхгүй юу одоо өөртөө ямар гоё вэ? Тавьсан зорилгодоо хүрэхин тулд алхамаар урагшилж буй энэ процессыг ерөнхийдөө амжилт гэж ерөнхийдөө бас бодоод байдаг. Яагаад тэгэхээр нэг том зорилго тавьдаг. Тэр зорилготоо хүрсэн хоноо за амжилтанд хүрлээ гэж бодоход нэг өөр мэдрэмж авдаг. Харин тэр том зорилгоо хүргээд жижиг алхмуудад хуваагаад зорилт болгож хуваагаад зорилт болгоноо аваад гарах үрдээ
нэг жижигхэн амжилтанд яг нь амжилтанд хүрлээ гэсэн яг нь сэтгэлийн таашаалыг авангаа ингээд хамгийн том яг нь эцсийн зорилгодоо хүрэх энэ процесс бүгдөөрөө нийлээд яг нь амжилт гэж бас боддог. За ерөнхийдөө өөрөөр бас амжилт бол ер нь бол та өөрөө юм аа гэж ерөнхийдөө бас их боддог байхгүй яа. Тэгэхээр хүн өөрөө бол нэг бас амжилт аа. За яагаад тэгэхээр яг нь тухайн хүний хийж байгаа үйлдэл болгоно тавьсан зорилготоо хүрэх гэж байгаа хичээл зүтгэл мэрээлт болгоно. За тэгээ ямиг өөдрөх сайхнаар төсөөлөн бодож бүхнийг яг нь болох талаас нь ингээд төсөөлөд хийж байгаа оролдлого бүх маань өөр яг нь ерөнхийдөө нэг өсөндөө бас амжилт юм болов гэж боддог. Тэгэхээр миний хувьд бол амжилт нь бол өдөр тутам яг түрүүний чинь хэлсэнчлээ баяр баясгалан юм аа. Сэтгэл нийцсэн жижиг үйлдэл болгоно бас амжилт хэлээд байгаа юм. Багаан ч гэсэн зүйлийг яг зүйлдээ хөрөнгүүтлээ тэр төрж байгаа мэдрэмж айгүй гоё шүү дээ тийм ээ. Яг зөв яг тийм айгүй гоё мэдрэмжийг олон удаа аваад сэтгэлд ташаалтай шүү дээ. Ринцэгийн үед маань яг ойрын хэдэн хоногтой ч юм уу хэдэн сартаа яг авсан тийм мэдрэмж байгаа юу? За миний хувьд болохоор яг би болохоор амьдралаас жижиг зүйл болгоноос таашаал аваад илүү гоё амьдрах гэж хичээдэг юм баггүй юу? Нэг том зүйлийг ард гарчаад за аюугаа бас л тэгээд өдөрт нэг одоо жишээлбэл миний хувьд илүү англи хэл тал руугаа илүү их би ингээд хичээдэг. Тэгээд өдөрт нэг ширхэг 5 үг зээжилсэн ч бай. За нэг гоё эссе бичсэн ч бай. За эсвэл ямар нэг одоо өөрийнхөө одоо ажилтай холбоотой нэг томьёо зээжилсэн ч бай. Нэг тоо бодоод гаргалгааг нь гаргасан ч ерөөдөө энэ бүх маань ингээд дараа орой ингээд унтахын өмнө бодохоор ямар нэгэн байдлаар дэвшил гаргацсан. Амжилт гаргах учраас айгүй тийм гоё мэдрэмжийг авдаг л та. Өдрөө болго ингээд ямар нэгэн байдлаар нэг ч ихсэн зүйл шинээр мэдэж аваад тавцсан ингээд тухайн хүнд айгүй тийм гоё сэтгэл төрдөг. Тэр нэг хоримтлцаар эцэст нь бүр том амжилтыг их хүндэс болж өгдөг юм билүү? Тийм. Яг үнэ тийм ээ. Миний хувьд болохоор зэрэг яг ойрын хугацаанд гэх юм бол би спиннинг явъя гэдэг амар боддог гэсэн юм. Өмнө нь гэдэг нодлон 3 сар явж агаад тэгээ төр завсарлаад явжсэн. Тэнгүүтлээ үргэлжлүүлж явмаар санагдал цаг зав болохгүй. Тэгж жаад яг энэ 7 хоногийн 3 дахь өдрөөс ихсүүлээд явсан. Тэгээд яг тэр явсан өдөр миний хувьд амжилттай өдөр байгаа юм чинь. Яг өөрийнхөө бодсон зорьсон юмныхаа нэг алхмыг хийсэн болохоор амар гоё аз жаргалтай. Эхний алхам юу хийхээр эхний алхам гэдэг ч бас тийм байна. За тэгээд амжилт гэдэг бол багахан зүйлийг чултгаа хэлдэг гэдгийг бас хоёлаа хэлээд байна тийм ээ. Тэгээ Ринцэгийн хувьд болохоор зэрэг бусад одоо ямар нэгэн хүмүүсийн амжилтын түүх ч юм уу тий одоо нэг үлгэр дуурайл авдаг хүн ч тийм үү тийм хүн байгаа юу? За би яг энэ одоо юунд хариулахын өмнө нэг гаргалгаа гаргамаар л юм л та. Тэгэхээр ер нь амжилтын өнөхөрд бол нэг одоо жим гэж хэлж болно. Нэг жим яа. Нэг жимээрээ ингээд тууштай ингээд яваад их юм бол эцсийн одоо яах нь зорилт одоо газараа хүрдэг шиг яах нь яг адилхан гэдэг талаар би барьсаар яадаг байхгүй нийлдэг байхгүй. Жишээлбэл одоо хүн ингээд нэг замаар ингээд нэг зорилтоо тавьчихсан явж яваад дунд нь яах нь бүдрэн дунд нь яах нь ингээд унан сэтгэлээр унан ямар нэгэн байдлаар асуудал гарна давж гарна тэгж явж байгаад яг яах нь амжилтанд хүрэх юм хүмүүс яах нь шантраад болчдөг. Тэгээд ингээд амжилтынхаа яах нь тэр гоё сайхныг мэдэрч чадгаасаа өмнө болоод дахиад нэг өөр замаар ингээд яваал эхэлдэг. Тэснэ дахиад нэг өөр замаар яваад эхэлдэг. Ингээд олон зам ингээд гарчих тусам ингээд тухайн хүний хүрэх байгаа зорилго нь за өөрөөр хэлбэл бүр нэг том амжилтанд хүрэх юм яах нь хугацаа болон зам нь уртсаал байдаг багталтай. Ерөнхийдөө яг энэ одоо яг бодолтой миний бодлоор одоо ярих байгаа зүйлийг холбогдно. За яагаад гэвэл жишээлбэл одоо ингээд дэлхий дээр ингээд маш олон одоо яг өөрийн хүч чармаалтаараа ингээд амжилтанд хүрсэн маш олон хүмүүс байгаа тийм үү? Тэр олон хүнээс одоо жишээлбэл хүмүүсийн одоо яг ерөнхийдөө мэддэг жишээг ингээд дурдах юм бол одоо ингээд жишээлбэл одоо хамгийн дэлхийд одоо алдартай номын зохиолч одоо J.K. Rowling ч юм уу тий
Тэр хүн байна. Тэр хүн одоо анх яасан байх юм. Одоо ерөөхдөө маш их яах нь стресстэй, сэтгэлээр унсан, нөхрөөсөө салсан, за санхүү эдийн засгийн байдалтай яах нь асуудалд орсон гэдэг ч юм уу. Маш их гэдэг асуудал ингээд баян ингээд тулгараадсан. Гэвч тэр хүн яах нь бууж өгөхгүй яах нь зөвхөн ном бичихтэй яах нь анхаарч чадсан. Өдөр болгон кофе шопт ингээд суугаад ном бичээд өдөр болгон яах нь бичиж байгаа зүйл дээр анхаарад яах нь заавал эцсийн яах нь хэцүү байсан ч гэсэн эцсийн үзнэ гэсэн яах нь байр суурьнээс хандсан учраас энэ хүн яах нь амжилтанд хүрсэн гэж боддог байхгүй юу? Тэр хүн хэрэг одоо ингээд санхүүгээ битсэн байсан ч гэсэн ингээд өөр ажил хийгээд яах нь явцсан бол одоо дэлхийн бидний хамгийн сантай Harry Potter гэх зохиол маань яах нь бий болохгүй байхгүйсэн ч тийм ээ. Хүмүүс Harry Potter гэдэг гол зохиолын киног нь ч үзэж чадахгүй байх байсан тийм үү? Гэх мэтчлээ. Дээрээс дахиад нэг дурдаад одоо бас бидний мэдээ Майкл Жордан байна тийм үү? Майкл Жордан. Ингэж хэлсэн л дээ. Би амжилтанд хүрэхээ өмнө маш их алдчихсан. За алдах бүрээдээ яах нь урам авч улам урагшаа ингээд тэмүүлж яасан гэж хэлсэн. Тэр хүн болохоор ингээд харах юм бол 300 удаа ингээд тоглоомд сагсан өмнөд тэмцээнд хожигдсан байт юм билээ л дээ. 300 удаа 9,000 удаа ингээд шидэлт хийхдээ анх удаа дандаа алддаг байсан. За тэгээд хамгийн амжилт 26 удаагийн ингээд одоо эцсийн шидэлтэр яах нь хожих боломжтой юм тоглолтын дээр яах нь алдсан байт. Тэр хүний үед сагсчгийн хүний үед бол асар том яах нь эрсдэл шүү дээ ингээд алдаад байдаг. Энэ хүн яах нь мундаг сагсчин болно гэсэн яах нь байр суурин дээр айгүй ингээд бат итгэцэн зөвхөн яах нь өөр юм одоо зөвхөн яах нь сагсчин болно гэсэн зорилгынхаа тууш ингээд тууштай явж чадсан эцэст нь хүн яах нь амжилтанд хүрсэн байх чинь нэ. За тэгээ бидний сайн мэддэг одоо хиттийн тэр гомд одоо Jack Ma тийм үү? Jack Ma-гийн өдөр болохоор Harvard-д 10 удаа материал өгөөд 10 удаа бүдэрсэн. Тэнцээгөө. Тэгээ нөгөө KFC 24 хүн яах нь материал өгснөөс 23 тэнцээд нэг хүн яах нь олсон. Jack Ma гэсэн. Ингээд айгүй бол ингээд бүдэрдэг. Гэхдээ энэ хүн яах нь бодлоготой хүрнэ гэсэн яах нь тууштай ингээд нэг жимээр яах нь нэг замаар ингээд яваал байсан байгаа байхгүй юу? Тэгээд эцэст нь яах нь ирэхэд бол өөрийнхөө хүссэн сонсондоо яах нь хүрч чадсан тийм үү? Тэгээд ирэхэд танигдсан. За тэгээд энэ хүмүүний болохоор ингэж хэлсэн л байт юм байл л дээ нөө. Одоо амжилтанд хүрэхин тулд их хийлээ гэд яах нь хангалтгүй. Та өнөөдөр айгүй их юм хийсэн байж болно. Магаш бас их юм хийсэн байж болно. Урт хугацааны турш ч гэсэн хичээсэн байж болно. Гэхдээ энэ маань бол хангалтгүй. Харин юу хангалттай юм бэ гэхээр амжилтанд хүрэх өдөр хүртлээр яах нь хийсэн байх нь яах нь тууштай яах нь хөдөлмөрлсөн байх нь ихэд бол яах нь хангалттай юм аа гэж хэлсэн байлээ. Тэгэхээр энэ хүний үг ч гэсэн яах нь ихэд ингээ сайн бодоо үзэх юм бол ихэд амжилтанд хүртлээр яах нь хичээх хэрэгтэй. Таны тэр их зам хугацааг туулж болно, багц зам хугацааг туулж болно. Ямар ч ясах юм эцсийн зорилго хүртлээр тууштай яах нь явж чадах юм бол амжилтанд хүрнэ гэсэн нэг санаа юм болоо гэж би боддог байхгүй юу? Тэгээ ингээд таны хүмүүсийн ингээд ихэд ингээд жишээ хараад дандаа яах нь өөр гэсэн тууштай арга барилтай яах нь хэцүү байсан ямар нэгэн асуудал гарсан даваад гарах сэтгэлийн тэнхээтэй сэтгэлийн хатуужилтай за тэгээд яах нь зөвхөн нэг яах нь зүйлийнхээ төлөө эцс хүртэл нь явж чадсан хүмүүс гэж би ажиглаад байгаа л та. Тэгэхээр биднэрт яг ийм хүмүүсийн яах нь үлгэрлэл дуурайллыг аваад яг адилхан ингээд ямар нэгэн юмд зорьсон бол яах нь эцэс хүртэл нь тууштай нэг замаар ингээд явах юм бол ер нь бол бидний хүлээгээд байгаа маш том тэр амжилт яах вэ эрдэм болов гэж ихэд би бодоод байгаа байхгүй юу. Харин яг дунд нь мэдээж зөндөө олон бүдрэн зөндөө олон унан зөндөө олон сэтгэлээр яах нь шарах аавн тийм үү. Тэр болгонд ер нь бол өөрийгөө яах нь урамшууллаад өөрийгөө чадна хийж бүтээж чадна гэдэг ч юм уу те. Өөрийгөө байнга урамшуулж өөрийгөө байнга зоригжуулж ингээд явах хэрэгтэй юм байна л те. Тийм. Ер нь халуунаа чиний үед ирэхэд юм талаар миний хувьд бас л яг ижлэхэн л бодолтой байна те. Хүн ер нь тууштай байсан цагт өөрийнхөө
гараа хийсэн оргил дээр гарч чаддаг гэд. Би бол яг ойрын жишээг л татмаар байна. Яг ээжийнхээ жишээг. За. Манай ээж бас яг ерөнхийдөө нэлээд шаартай тууштай хүн баггүй юу? За. Амар шаардлага яг хүрнэ гэсэн бол тэрэндээ бүр яаж ч байсан хүрдэг тийм хүн. Яг тийм болохоор ээжээсээ л амар үлгэр дуурайл авдаг. Яг жишээ нь гээл тэнгүүт манай ээж кофе шоп нээн гэл ярьдаг байсан байхгүй 10 жил тахт. Биш оюутан байх тийм. Оюутны 1-р курс ануу тэр хэвцээ байх. Тэгэл кофе шоп нээн гэж яриад тэгээд өөрөө тэгэхэд тухайн үед ажилтаа байсан юм чинь яг гартаад нээж чадахгүй яваал. Тэгээд тэгж жаад яг намайг энд ирсэн хойно 2015 онд гэсэн үг шүү дээ. 15 оны 8 сард анх удаа нээжсэн ээж. Тэгээд яг тэр нээжсэн газар нь болохоор зэрэг Чингис Товчид буудлын үүдээс харсан газар бас яг юу биш шүү дээ. Төв хэсэг биш шүү дээ, тийм ээ. Гэтэ яг нэг зам дагуу гэдэг байршлаар аль гайгүй. Тэгээ хоёр давхартайсан. Тийм болохоор тэгээд ерөнхийдөө хүн хамгийн ихний 1-2 сард бол бараг хүн орж ирээгүй. Тэгэл хажууд байсан хүмүүс нь за ерөн хаасан дээр юм шүү дээ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар хэлээл ээж болохоор үгүй гэл. Тэгээд яг өөрөө ерөнхийдөө нэг тийм шинийг санаачлагч юм баггүй юу? Яг зүгээр байдаг юмнуудыг гаргая гэж боддоггүй. Тэгээд яг өөрийнх нь зорилго нь болохоор зэрэг Монголд яагаад тийм франчайз кофе шопууд байж болдоггүй юм бэ? Монгол гэсэн юутай Монголоос үүссэн тийм зорилготой өөрөө анх нээжсэн баггүй. Тэгээд яг зөвхөн кофегоо биш тийм ээ. Яг өөрийн гэсэн одоо өөрсдийнхээ брэнд бүтээгдэхүүнүүдийг гаргая гэд бариста хүүхдүүдтэйгээ яриад нийлээд те ямар бүтээгдэхүүн гаргавал хүмүүст илүү хүрэхээр байна ч гэдэм үү. Тэгээд тухайн үед интернетээр зөндөө хайгаал яг хүүхдүүдэд зориулсан, эмэгтэйчүүдэд зориулсан нэг амттангууд өөрөө гаргая шийдээд. Тэгээд анх гаргаж ирсэн. Тэгэл тэрүүгээрээ Facebook дээрээ пэйж нээгээд пэйж дээр нь зургнуудаа оруулаад хүмүүсийг татах арга хэрэглээл те. Ерөнхийдөө хүмүүс монголчууд амар уйдамтай хүмүүс шүү дээ. Нэг юм гаргангууд нэг сар нэг шуугж агаал чимээг болчихдаг. Тийм. Тэгээд дахиад нэг юм гаргаж дахиж нэг татахгүй бол ерөнхийдөө нэг юмар бол байна гэдэг айгүй хэцүү. Тийм болохоор маань байнга шинжилж, байнга нэг шинийг санаачилж, байнга тийм шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлагатай болсон. Тэгээд тэр болгонд манай ээж ерөөсөө тийм бууж өгнө гэсэн юм байхгүй. Өшөө илүү би хийн те өшөө илүү бусдад тэгээд манай яг тэр юуны нэр болохоор зэрэг ад жаргалын өргөө гэдэг нэртэй байхгүй. Яас гоё нэр. Компанийн нэр нь тэгээд тэнгуут нүг хүмүүс яг өөрийнхөө ээж яг юунаас кайф авдаг вэ гэсэн чинь орж ирээд хүмүүс ингээд амттай идэв штэ те. Тэнгуут амар гоё инээдэг хүмүүс амар ад жаргалтай байдаг те. Ямар гоё амттай юм бэ ч гэдэм үү те. Хоорондоо яг инээлдээд яриа сууж явах тэр мөчийг харах айгүй дуртай гэд. Ээж тэгээ зааландаа өөрөө гарч ирэл тиймэрхүү юмнууд айгүй ажигладаг байсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө яг тууштай байсны хүмүүс бас олон бас хөөрхөн танигдсан гэж бодож байгаа. Тийм тэгээ ерөөсөө яг бодоодсэн чи яг юу юм бэ? Танай ээжлэх ингээд хүмүүс ад жаргалыг түгээгээд хүмүүс ингээд хараад таашаал авах тийм дуртай юм ба штэ. Ер нь тийм тэр нь дуртай. Тэрнээс гадна бас тийм тэр нэг Монгол гэсэн брэнд кофе шопыг бий болгоё гэсэн бас нэг хүсэл хоёр юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр наанаас чи ингээд бодохоор ингээд бас нэг тийм амжилтанд хүрэх нэг нууц айх нь харагдаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр ингээд хүн дуртай юм аа яг үнэ хийх юм аа магадлал асар өндөр байдаг гэсэн нэг зүйл тийм үү. Тийм дургүй байсан ч гэсэн ингээд хийгээд харах хүн яг тэр сэтгэлээ гаргаж чадахгүй, цаг зав гаргаж чадахгүй. Яг үнэ. Тийм үү. Амжилтнаас яхан наанд буцах магадлал гэдэг бол таны ээж яг энэ жишээндээс харах ингээд дуртай байгаадсан дээ дуртай юм яг тууштай хийж чадсан дээ нууцал өргөдөө оршоод байгаа гэж харагдлаа л да чиний ярианаас сонсоход. Яг үнэ. Тэгэхээр бас яг энэний бас нэг өөр сэдв гэх юм бол бид нэр өөрсдөө мэргэжлээ сонгохдоо тий бас яг дуртай гэхээсээ илүүтэйгээр нэг арай өөр юм хараад сонгоцсон байт юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгдэггүй.
Ер нь тэгээд ах шиг одоо орчин одоо ямар нь эрэлттэй одоо ямар нь одоо чи манай Тий. мөнгө олж авах вэ гэдэг тийм хэрэгслийг Яг үнэ. сонгодог юм шиг санагдаад байгаа. Тэгэл яг нь тэрэндээ хөтлөгдөд сурцсан. Одоо сурцсан юм чи одоо ажиллахаас өөр аргагүй. Тэгэл ажиллаар нэг ажиллаар ямар ч бос гарахгүй ингээд дуусна. Тэгэл яг буцаад яг ингээд болно гэхдээ яг ихэнх хувь нь яг нэгэн сурцсан юм чинь мэргэжлэрээ ажиллана. Тэгээ ажиллаад яг тухайн хүний яг хүссэн өөрийнх нь зан арган шин одоо өөрийнх нь тийм ажиллаад. Тэгэл эхний нэг жил хичээдэг, 2 жил гүрийдэг тийм үү? 3 жилээс өстэй толгой өсөө ингээл зулаагаад яах гэж би юм ажил хийе, яах гэж мэргэжилтэй болваа гэл. Тэгэл эхэлдэг дараа нь үнсэн хаа тэрийгөө дагаад сэтгэлээр унаал, хямраал тэгэл гаргаж байгаа үр бүтээл нь багасаал ирэнгүүт хүний яг хугацаанд холдоол тэрээр ингээд амжилтаас улам холцроод нэг өдөр л ингээд унаад тийм л л гэж би бодод. Харин тий. Тэгэхээр ингээд дуртай юм анханасаа ингээд дуртай юм мэдээд дуртай юмныхаа дагуу ингээд яваад эцсүртэл ингээд хүмүүс л ерөөдөө ер нь дийлийнх нь амжилтанд хүрч байгаа юм шиг харагдав. Өөднө гэж байдгүй юм шүү тий. Яг өөрийн дуртай юм байна. Тэгэл шин санааг өөрөө эзэлхийлж олоод тий өөр юу хэрэгтэй вэ? Бүх юмыг бүр сэтгэлээсээ бүх юма зориулж хайдаг юм шиг. Улам баяжуулаад тэгээд гомгоо өндөрт уцаар хандлагаа хичээгэл. Тий. Үгүй бол тэгээд яг хий гэсэн юм а хийгээл зогсчихно тий. Энийг хий гэсэн гэл ерөөсөө илүү өөр юм хийчээ барьчихгүй гарахгүй. Дургуул ам дарж захил хүртэй байдаг шиг. Тэгэхээр бас оройтсан гэж бодлогүй тий. Яг өөрийнхөө дуртай юм бас хийгээрээ. Ажил дээр бас хийдэг шүү дээ. Тэр одоо дарга нь ингээд ажиллагдсан тэгэл хийх гэл юм уу хийчдэг. За хийчдэг нэг ажил бол тэгэл цаашаа ингээд юу их вэ гэж төгсөөд боддог ч юм тий. Хийх ямар ч хацаалт юм. Тэгэл нөө дарга өө энэ ямар сэтгэлгүй ямар сан нөхөр гэл. Тэгмээр өөрөө яг нь үнэхээр ажил хийх хэрэглэгүй. Яаж ч хийхээс өөр аргагүй байдалд орцсон тэгэл. Юу буцах гэхээр айл хэдийн гал тэрэн хөдөлсөн. Хол явагдсан тий. Одоо өнгөрсөн гэл. Одоо ингээд энийг хийхээс өөр аргагүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар алдж байгаа одоо залуу бид хүмүүс л их байх шиг байна. Монголын нийгэм ялангуяа. Харин тий. Тэгэхээр ингээд бас зөвхөн нэг талаас ингээд харж байгаа цонгоцсон. Тэг өөртөө яг таараагүй өсөөгүй юм хийж байгаа. Тундаас нь буцаад цаг хугацааны ч тэр санхүүгийн ч тэр өөрийнхөө эцсийн хүн чинь ингээд сэтгэлээр унаад итгэл үнэмшил алдчихсан юм билээ шүү дээ. Тий шүү дээ. Тэгэхээр ингээд дараагийнхаа юм хийхэд урам зориггүй хүч чадалгүй гэл. Цад болцдог юм шиг л дээ. Харин би нэг юм санаанд орчлоо. Манай хэрний бэлтгэл нэг герман залуу байдаг байсан байхгүй юу? За. Тэгээд гисэн чинь тэр за нэг 30 гарсан байсан баха. Тэгээд одоо хүртэл сурах юу яг өөрийнхөө яг хий гэсэн юм олж чадаагүй явж байгаа гинэ. За. Тэгэл яг сургуулаа төгсөнгүүтлээ бүх юм ингэж хийж үзсэн заяа. Хийж үзэл яг надад тохирох нь үгүй юу гэл хийгээл яваад байдаг. Тэгээд тэнгүүтлээ өөрөө бас гадаад гарч үзмээр санагдаад Солонгост ирсэн юм бэл. Тэгээ хэлний бэлтгэлээ төгсөнгүүтлээ бас өөр мэргэжлийг сонгоод хийж үзнэ гэх. Германдаа сурангуутлаа хаяад ирсэн баггүй. Энэ надад тохирохгүй маань гэж хаяад ирсэн. Тэгээ тэнгүүтлээ одоо энд ирээд дахиж сурангуутлаа хэрвээ тохирохгүй бол би дахиад өөр юм руу орно. Ингээд амьдралынхаа туршид яг өөрийгөө хайдаг юм шиг санагдаад. Тий өөрийгөө хайзаа. Тий. Өөрийгөө хайгаад өөртөө таарсан юмыг олох гэж тэг 30 хэд хүртлээ бид нар бол тэгж чадахгүй та баг. Манайх арайч тэгж чадахгүй. Арайч тэг. За болин таарахгүй маань. Чирэгч маа. Харин тэгэхээр ингээ юм байгаа байхгүй юм л харагдаад. Одоо яг аливаа нэг том зорилгоч юм хийхээс өмнө ингээ маш сайн бодох хэрэгтэй шүү. Урт хугацаа лад чамаагүй. 2-3 хоног биш 2-3 сар ч юм тий. Бодоод бүр ингээ бодож одоо за эцсийн вариантаар за ястай энэ нь л хамгийн зөв таарах юм байна ингээд тэрэн дээр толгуурлаад зорилгоо дэвшүүлээд
зорилгондоо хүрэх жижиг зорилтуудаа гаргаад тэгээ ингээд нэгээр нь ингээд явж идэл нэг өдөр яах нь нэг чинь 2 чинь 3 чинь 4 болсоор аваад хамгийн эцсийн зорилгонд бол хүрдэг л байгаа л та. Тэгэхээр анхнаасаа зорилгоо толцлоо бол хүмүүс хэрэгтэй. Тий. Тэгээд яг эргэнцээ амжилтыг яг Аз гэж боддгоо эсвэл хүчин чармаал гэж боддгоо. За яг уу би бол ингэж хэлдэг байхгүй одоо. Хөдөлмөрч хүнийг Аз даадаг гэж би боддог юм байхгүй өөрийнхөө. За тэр боддог болохоор шууд Аз гэхэд хэцүү юм. Тэгээд яг уу угаасаа хүн өөрөө хичээгээд урагш тэмүүлээд хөдөлмөрлөлөө за тэгээд болохгүйс болох хүртэл яваад ингээд явж яг нөө амжилтанд хүрдэг. Тэгээд яг тийм хүмүүс нэг хичээнгүйлээд ингээд хөдөлмөрлөө явж байгаа хүн дээр гэдэг Аз ч ихсэн яг хэрдээ юм шиг бодсон юм гэдэг. Харин тий. Тэгээд нэг юм хийнгүүд яг амжилтанд хүрчингүүд бонус олох шагнал ирээд байдаг тий. Тэгэл баяр үргээ. Тэгэхээр тийм байдлаас мөн хараад байдیں۔ Зарим хүмүүс болохоор зүгээр нэг амжилт Азтай тэр хүн тийм боломж таарсан Азтай гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр нэг гайхаад энэ асуултыг хүмүүсээс асуу гэж бодож байна. Хойширсан л бол. Харин тий. Хөдөлмөрлөөд эцэст нь яг үр шимэл хүртэж байгаа нэг хэлбэрлэл. Тийм байна. Нэг өөр нэг асуулт юм бол амжилтыг босгоход заавал тий хөрөнгө мөнгө шаардлагатай юу гэж боддог вэ? Хөрөнгө мөнгө. Тий. За яг нөө ямар нөхцөл миний бодлоор ямар нөхцөл байгаас л илүү хамаарх юм байна. Одоо санхүү шаардсан одоо ажил хийх байгаа хүмүүс анхны суурь үндсэн хөрөнгө байх хэрэгтэй шүү дээ. Мэдээж яг үндсэн хөрөнгө дээр ингээд зөв стратеги бодлого хэрэгжүүлээд бизнесээ авч явбал эцэст том амжилтанд хүрдэг бизнесмэнүүд байна тийм үү энтерпренер. Харин санхүү бус одоо зөв өөрөө цэвэр явах нь сурч мэдсэн дээрээсээ толгуурлаа ингээд явж байгаа хүмүүс бол яг шууд санхүү шаардлагагүй бах тийм хэцүү санагдана л яг ачигээд сороод хөдөлмөрлөө бол одоо нэг санхүүгүй яг нь хурцл одоо ингээд олон тэтгэлгээр сурж байгаа юм тийм үү хүмүүстэй санхүүгүй гэдэг. Тийм би бас яг тэр талаас нь хэлэх гээд байгаа. Хүмүүс нөгөө нэг яг магистр сурмаар, доктор сурмаар санагдаа тэгээд одоо мөнгөгүй ч юм уу те гадаадын төлбөр чинь өндөр шүү дээ. Гадаадад хэрвээ суралцах хүсэж байгаа бол тэгээд тэнгуү тэрнээс нь жоохон эмээгээд байт юм шиг. Тэгээд тэнгуүтлээ зөндөө олон боломжууд байгаа гэдгийг бас хэлмээр санагдаад байдаг байхгүй юу? Харин тийм яг уул би ингээд метр ингээд судалж байгаа байхгүй нөгөө scholarship гэдэг дэлхийд хэрэг ангууд эзнээ олоогүй scholarship аюул их байд юм лээ. Тэгээд яагаад олоогүй юм бол ингээд судлахаар ингээд яг тэр scholarship яг нөө тэнцэх хүн нь хуураад ингэнэ. Хүмүүс ярилцаа удаж хаад. Тэгээд ингээд за яагаад ингээд ийм олон хүнээс тэнцэх хүн нь хуураа юм бол гэдэг яг нь scholarship ингээд байгаад байдаг. Тухайн scholarship-ийн төлөө ингээд зорилго тавиад эрсдлээ өгөөд ингээд тууштай явдаг тийм оюутнууд нь их ховор байдаг юм. Тэгэхээр ингээд бас л нөгөө зорилго бас л нөгөө амжилт руу л буцаал иргээл орчихсон. Анхнаасаа тэр нөгөө би нөгөө манай Монгол оюутнуудыг яхаа нэг жоохон анзаарсан юм л да. Яг тэр ингээд яг сүүлийн нэг 4 жил ингээд айгүй хүн ингээд харилцаад ингээд ярилцаад санаа бодлоо сонсдог. Тэнгүүд ингээд манай монголчууд босод орны хүмүүсийг бас сайн мэдгүй. Гэхдээ солонгос оюутнуудтай ингээд харьцуулаад харахаар манайхаа ингээд нэг юм ихлүүлээд ундаас нандаа орхичдаг. Ихлүүлэхдээ яадаг вэ гэхээр ингээд айгуусан ингээд хин нэг нөхөр ингээд айгуу гоё ярьт юм ял гоё лекцтэй бол айгуу гоё болно. Тэгэл ярангуй тэрэнд нь автор ихлүүлцдэг. Тэр үеийн өөрөөр тэгээ яг ингээд өөр ингээд хийгээд эхлэхээр ингээд гацчдаг. Сэтгэлээр шантардаг. Өө би чадахгүй юм байна гэлээ. Уусаастай бол ястай хотлоо тэр жилийн өмнө хугацаагаа алддаг. Дундаас болцдог. Иймэрхүү байдал айгүй их анзаарагдаад байгаа байхгүй хүмүүс Монгол хэлээр. Яг
ялгааны үе гэхээр манай солонгос оюутнуудаас харьцангуйс гайгүй санагдсан. Нэг ихлүүлчүүл ингээд бас ингээд эцсийн үлддэг тийм ээ. Харин хүмүүс нэлээд л таарч байсан л таад. Яг яг дийлийнх нь бас залуу хүмүүсүүд харьцуулаар хаа. Манайхан жоохон сэтгэлийн хатуужилтай хагаад хэцүү зүйл мэдээж тулгарх нь ойлгомжтой. Тэр үеэр дахин аваад гараад тах хэрэгтэй юм шиг санагдтыг. Харин тий. Дундаас нь хизээч дундаас нь бууж өгч байна. Нэг бол дуусах тийм. Гэхдээ хамгийн гол нь эхлүүлэхээс өмнө хамгийн эцсийн вариантаар яг нь шийдээд зорилго болгоод эхлүүлвэл илүү зүгээр л болж байна. Харин үгүй яг асуудал болгон яг тухайн үедээ амар хэцүү санагддаг шүү дээ. Тэгээд яг даваа гарсны дараа ийм хэм байсан юм уу гэлээ. Юун дээр амар тийм сэтгэл санаа зовоод байсан юм бэ гэж боддог шүү дээ. Ийм дээр санаа зовж. Тэгээд дараа нь бодохоор нэхгүй дурсамж болчтой үстэй болно. Тийм. Хамгийн сүлдэн хүн чинь ингэдэм юм шиг лээ нөө. Хэцүү асуудал бүрийг ингээд даваад гараад байхаар сүлд ингээд дархлаас авчдаг юм шиг. Тийм, тоохоо болов тий. Ямар дархлаа гэхээр ингээд тулгарх юм бол зааны бид давж гарах хэрэгтэй гэсэн нэгдүгээр сэтгэлийн хатууд. Хоёрдугаар өмнө нэг олон асуудлыг даваа гарсан чинь яг нь дараагийнхаа асуудлыг давах аргыг нь мэдчихсэн. Тэгэхээр ингээд эхний даваад авчихвал хоёр дахь даваа эхний даваасаа бүр амархан. Хоёр дахь даваад авчихвал гурав дахь даваа бүр амархан гэдэг чинь. Иймэр ингээд явдаг юм шиг санагдсан надад. Тэгвэл бас амжилтанд хүрэхдээ тусалж магадгүй гэд өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлдэг тийм зарчмууд байвал хуваалцаа. Энэ дээр бас нэг нэмээд хэлвэл юу юм бэ? Одоо манайхан одоо бас мөнгийг гэрхээс амжилт гэдэг. Харин яг үнэ. Тийм. Айгүй их тэр бомтон болох гээд үзээд идэв юм шүү. Тэр бомтон болохгүй. Тэр бомтон Жакма болох гэж үзээд байдаг. Тэгээд тэр нь хамгийн гол нь амар маш хурдан хугацаанд. Тий. Яг надад энэ санаа 3 сарын дотор нэг гадаад талыг төгс сурна гэдэгтэй амар адилхан сонсдог. 7 хоногт 10 кг хасна гэдэг. Тэгээс сонсдог. Тэгэхээр яг хоо ерөөхдөө ингээд заавал ингээд хүн болгоно ч давтагдчихгүй учраас тодорхой хэмжээгээр амжилт нь том жижиг янз бүрийн хэмжээнд нь байна. Бүгдөө их мөнгөтэй болохгүй өөрсдөө яг нь сэтгэл нийцсэн хэмжээндээ өөрсдөө яг нь хүссэн хэмжээндээ хүрэх л болгох тийм үү. Заавал дэлхийн хэмжээний тэр бомтон болохгүй бол тэгэл тэрнийхээ ингээд зорилго тавьчил зүдрээл стресстэй л ингэж явахаар ч одоо амжилтанд хүрч байгаа буцаад сайхан мэдрэмжтэй үгүй хийчихэд байгаа юм шиг. Тийм. Нэх гоё сэтгэлийн юу авцсан тий ачаатай. Ингээд л өдөр шөнөгөө бодоол хамгийн эвсэлтэй манайхан ч ингээд хитрхийн ингээд хөдөлмөрлөл ингээд мөнгөний араас ч юм уу ямар нэгэн араас явахаар бас заавал бас мөнгө биш л тий. Өөр олон зүйлийн араас хуушраад явахаараа хөдөлмөрлөлөө уул явж байгаа. Уул нь үл зөв. Гэхдээ ингээд хамгийн гол юм орхитуулцдаг. Тэрний хэрэг нөө эрүүл мэндэ тий. Эрүүл гэр бүлтэй орхитуулцдаг. Ингээ орхитуулцахаар ингээд тухайн хүний олсон юм байна. Амжилт биш болчихж байгаа юм. Тий. Бас Монгол ард нөө эрүүл мэндэ алдвал бүгдийг алдсан тооцоо гэдэг нэг сайхан үг. Тэр одоо ингээд амжилт маань ингээд тийм аймаг тэнцвэрийг аймаг шаарддаг юм шиг байна. Гэр бүлээ гоё авчвал эрүүл мэндэ чи өөрийгөө ч ингээд байна. Анхаарал хордоол тэгэл хөдөлмөрлөн гэхээр ингээд манайхаас ухаан өдөр шөнөгөө ажиллаа л тээ. Ууштай бага угаар хийгээл тий. Тэгэл бус тиймаа гэ тэнцвэртэй ингээд авч явж эцэст нь яг нь зоршинда урт хугацааны дараа манайхан хугацаа мөнгөсөхгүй л ингээд хичээл аач тэр бас нэг өөр бусад үнэтэй алдаад байдаг. Эцэст нь яг нь олсон мөнгөөрөө буцаад ирүүл мэндэ. Харин яг тий. Ингээд тэгээ мөнгөөр ч бас эмчлэгдэхгүй юм ч зөндөө байгаа юм чи эрүүл мэнд ч хамгийн чухал шүү дээ тийм ээ. Асентийн хоцорсон, хожимдсан. Тийм. Тэр одоо яахан харуулсаад уйлах юм уу одоо яах юм тийм. Тэрнийг нэгснээс л анханасаа ингээл заахан
бодоол уул ухаарах хэрэгтэй л юм л та. Мгм. Хамгийн гол нь миний бодлохоор ингээд гэр бүл гэдэг аягүй бас чухал ойлголт байхгүй. Ерөөхдөө хүн болгоны хувьд чухал ойлголт. Манайхаас амжилт гэж явж байгаа гэр бүл ингээд өргөтүүлчтэй юм л гэж би хараад тийм хүмүүс гарцгаад. Тийм. Бас хайртай дотны хүмүүсээ хайрлах хэрэгтэй тийм үү? Анхаарах хэрэгтэй. Тэгвэл хизээч болохгүй. Энэ бүгдийг хостуулж ижил ерөөдөө манай амжилт гэдэг зүйл маань бодтой бит байдлаараа ярьдаг юм л. Дөрөв чавлаа нөгөө зарчим ярьж байгаа тэгэл юу орчихсон уу? Хамгийн сүүлийн асуулт руу яваад орсон. Хамгийн ер нь л зарчмуудаас ямар зарчмууд зарчимж байх вэ тий? Яг өөрийнхөө амьдралтай хэрэгжүүлдэг тийм нэг юм байж болно шүү тийм ээ. Өглөө эрт босох ч юм уу эсвэл нэг нөгөө түрүү хэлсэн шүү дээ тий, англи хэлний үг цээжилдэг ч гэдэг юм уу. Яг ойрын зорилго байгаа. Ойрт нэг хамгийн ойр тавьсан зорилго байвал. Миний зорилго? Зүгээр нэг жижигхэн зорилго байсан болно шүү дээ тийм ээ. Жижигхэн зорилго бол нэг шалгалт өгөхгүй л бодлоо. Тэгвэл шалгалт нь аягүй том шалгалт юм. Гэхдээ бас бүр ингээд ирээдүйн том зорилгын бодвол жижигхэн л зорилго. Хажууд бол жижигхэн. Гэхдээ надаас аягүй том юу болчиход байгаа юм аа. Даваа болчих. Ерөнхийдөө би өөрийнхөө яг би ихлээ дараа нь чаас хэлээрээ за. За. Өөрийнхөө ингэ бодохоор би ихлээд ингээд амжилтанд хүрэх нэгдүгээр нууцуд ингэ бодох нь л ерөөд нэгдүгээр цаг төлөвлөөс орохоос илүү чухал юм лээ. Нэмийг цагт нэг хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл стод гаргах цаг гэдэг ч юм уу тий. Тэр гаргах хайртай татлын хүндээ гаргах цаг. За тэгээд одоо яг юм найз нөхөдтэй гаргах цаг, өөртөө эрүүл мэндтэй өөрийнхөө яг хүсэл хобби гэдэг юм уу. Тэр бүхэндээ гаргах цаг айгүй чухал санагддаг. Хоёрдугаар өөрийгөө урамшуулах гэдэг зүйл айгүй чухал юм шиг л байна. Ингээд шантаал за болио гэж яхтаа л яг нэг сайхан гоё гурууг сонсчод хүн чинь ингээд окей би чаднаа гэж бодож тийм байлээ шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд тэр үед яг найз нөхдөсөө ч юм уу эсвэл гоё ингээд YouTube ороод гоё ингээд мотивашн маягийн тийм гоё бичлэг үзээд гоё урам авдаг ч юм уу тий. Их гоё дуус тавьчихсан. Эрүүлэр сэтгэдэг ч юм уу. Ингээд нэг иймэрхүү байдлаар уршуулаад байх хэрэгтэй юм лээ. Алхам тутамд гол нь. За тэгээд түрүү хэлсэнчлэн эрүүл байх. Эрүүл мэндээс анхаарах хэрэгтэй. Тэгээд эрүүлээ мэндэ өгөөл амжилт нь яаж хүрэх вэ? Тий. За тэгээд дээрэс нь юмыг аягүй тийм өөдрөгөр харах хэрэгтэй юм л гэж их бодоод. Ана бүтэн болно. За болохгүй ерөнхийдөө хүмүүс за шалтгаан таачаал гэдэг юм л шүү дээ. За ингэчлээ. Гэж уучлаарай л гэдэг. Юмд одоо яг нөө болохгүй байсан ч болох талаас нь ингээд хичээгээд тэгээд үзээд хизээ нэгэн цагт болдог юм шиг санагдтыг. Тэгэхээр энэ зүйл ерөөдөө байвал ер нь ямар ч гэсэн амжилтанд хүрэх нь л тодорхой шиг боддог байхгүй тодорхой. Хугацаанд янзлах л та ямар төрлийн амжилт байгаас хамаарат. Халуун чи ер нь юу гэж боддог? Ер нь чиний ерөөдөө зарчмууд ер нь тэр миний хас ер нь бас төстэй л юм. Би ясаа ингээд өөртөө нэг зорилго тавингуутлаа тэрэндээ ингээд хүрэх гээд яваад бас ингээд өсчнөө асуудлууд гарч ирэн шүү дээ тийм ээ. Тэгмээ тэрийгээ ингээд давж гарчаад тэнгуүтлээ өөрийгөө бас яг урамшуулдаг. Би яг яаж өөрийгөө урамшуулдаг вэ гэхлээр өөртөө юм авч өгдөг. Өөртөө нэг цүнх авч өгдөг ч юм уу тий. Өөртөө нэг одоо юу гэдэг хувцас авч өгдөг ч юм уу. Эсвэл тиймэрхүү юмнуудаар өөрийгөө амар урамшуулдаг. За сайн байлаа халуунаа гэж өөртөө юм авч өгдөг. Өнөөдөр ястаа сайн байлаа. Маргааш үсээ. Маргааш илүү хичээгээрэй гэл тий. Ийм гой цүнх авчигъя. Тэгэхээр дахиад тэрэнд хөрчих юм бол тий. Энийг юунда дараагийн листэндээ оруулчихъя гэл тий. Яг тийм юмны төлөө бас яг өөрийгөө амар урамшуулж явдаг гэх юм уу. Тэгдэг. Бас яг нэг юу нэх юм бол бас өмнөх подкастуудаар бас ярьж ирсэн. Өглөө эрт сэрдэг. Өглөө эрт сэрэнгүүтлээ ингээд яг өглөө эрт сэрэхээр юу амар нэг
толгой сэргийг байгаа гэдэг юм санагдаад шүү дээ. Тэгэл яг өглөө ирцээд ганцаараа сууж захтаа тэ өнөөдөр юу хийх үү? Энэ 7 хоногт чи юу хийх ёстой вэ гэл. Календар дээрээ бичээд би нэг юун дээр утасны календараас гэхээс илүүгээр дэвтэр дээр бичих аягүй дуртай. Тэгэл дэвтэр дээрээ бичиж явж байгаа л дараа нь тэгээ тэднийг бас ингэж хийсэн юмудаа дараад явдаг шүү дээ. Хийцэн гэл дээрээс нь дараал. Тэнгүү тэр бас амар их уран болдог. Тэгээд 7 хоногт ямар их юм хийсэн юм шиг тий. Тэгэл тэнгүү 7 хоногийн дараа хэдийн юм дарсан байна гэж хараал тий. Тэгэл дараагүй хийхийг бодоод хугацаа юм байна. Энэ 7 хоногт 2-ыг хийж чадаагүй шүү. Дараагийн 7 хоногт бүгдийг хийж чадна гэл өөрийгөө урамшуулаад яг тийм маягаар урагшаа чи чаднаа. Тэгэл явдаг. Тэгэл хаяада бас бичихгүй байна уу? Нөө шантарсан үедээ бичихгүй шүү. Тэр үедээ нөгөө зүнхээ авахгүй. Зүнхээ авч өгөөлээ. Одоо дараагийн нарыг тийгээрээ. Амар шантраад тавуулж баларх юм биш баймаа зүг. Үгүй ээ зүг баймаа зүг. Өөр би стрессээр юм идчихтэй. Шоколад идэнгүүт тэгэл амар гоё болж. За шоколад идсэн юм чи юмаа хий. Тэгэл юм ичдэг. Зүг биш нөөдөртөө шоколад идчихдэг. Тэг зүгийг том юм хийсэн дараа авч өгье. Тэгэл нэг тиймэрхүү л. Бидний ерөөдөө нэг жоохон урамшуулж одоо хараагүй өнцгөөс нь ядаж нэг хараад зөвлөгөө өгч. Тэр талаас нь явбал нөгөө хүмүүстээ илүү ингэж за нэрээч тийм шүү. Би бас тэр тал дээр алдаад байгаа юм биш үү гэдэг тийм. Бас өгөх тий стоп төр зүр зогсоод. Тий. Ингээ авчиж би ингээ буруу авчижтэй. Нэрээч тийм шүү. Тийм ойлголт гэрэл асааж ойл ерхэд хоёулын өнөөдрийн яриас тийм үр дүнтэй болсон гэсэн. Харин тий. Яг би бас их сургууль моргуулд ахад тэгдэг байсан. Яг ингээл хаяад ингээд юу хийх гэж байгаа ингээд олохгүй. Тийм үедээ ингээл яг энд очиод лекц сонсдог. Тэгээд тэнгүү тэндээс амар нэг ирчүүч аангууд л одоо өстэй англи хэл сурах тий. Одоо өстэй японы сурах гэж тийм амар тийм нэг зориг гарч ирдэг байсан. Тэгэл өөрийгөө урамшуулаад өөрийгөө урамшуулаад зүтгээл тэгж явдаг. Тэгээд тийм үднээс зарим хүмүүс ч гэсэн хэрэгтэй авах болоо гэж бодоод. Тэгээ сайн нэрээ юу байдаг? Одоо нэг алдартай хүмүүсийн хэлсэн үгс ч юм уу тий. Юм уу айгүй гоё үнэн гоё амьдралд туссан ойрхон тийм үгсэн байдаг да. Өгнүүд ерөнхийдөө хүн өглөө босоод нэгийг уншчихвал айгүй тийм үр дүнтэй юм шиг санагддаг. Би бас сүүлийн за 3 жил баг өдөрт 1-2 ах нүг уншдаг гэсэн аахгүй юу. За. Тэр ингээд хүн яа тийм л бодоогүй, санаагүй, мартсан ч юм уу те. Бодож алдаануудаа ойлгодог, дутагдaltaй талдаг. За дээрээс нэрээ ингүүл зүгээр шүү гэдэг нэг зүйлийг ойлгоод тэрлүүг ингээд яг үнэ. Өөртөө ингээд дутагдaltaй байгаа одоо нэг юмны асуултын хариултыг ингээд олж чадахгүй байгаад байдаг шүү дээ. Ингээд. Тийм. Тэнгүүд ингээд гой юм хүмүүс хэлж байгаа үгсийг уншингууд нэрээ тийм юм биш. Тэрний учир нь энэ юм байна гэсэн нэг тийм гой тийм бодол өөддөг байхгүй яа. Харин яг тэгдэг. Тэнгүүд хүн чинь ингээд тэр хэрээр ингээд байнга ингээд тогтмол уншаад амьдралдаа ингээд хамгийн гол нь уншичаад амьдралдаа ингээд хэрэгжүүлдэг юм. Хэрэгжүүлээд бүгдийн 100% биш маа гэхэд нэг талын ч юм уу тий. Нэг юм уншаал талыг хэрэгжүүлдэг ингээд баагаар ингээд олон их сурвалжаас юм аваад уншаал тэрийг амьдралдаа хэрэгжүүлсээр адил нэг мэтгэд байх тухайн хүн тэгээс өөр хүн болцсон байдаг ч юм уу тий. 2-3 жилийн өмнөх өөрийгөө одоо байгаа өөрийгөө харьцуулахад арай нэг юм ертөнцийг арай нэг өөрөөр хардаг болчихсон. Арай нэг тийм эрэг талаас нь хардаг юм хийчи бүтээчи чадчихъя гэдэг тийм гоё сэтгэл төхгүй ч юм уу тий. Ямар биш бүр нэлээд олон үе шат яах нь ахдаг юм шиг санагддаг байхгүй юу минь. Амжилтанд хүрэхэд тэмүүлж байгаа хүмүүс залуучуудаа ингэ шанд шилгээд ямар нэгэн байдлаар өдөрт 1-2 хүмүүс хүмүүсийн хэлсэн ишлэлүүдийг уншаад босож
байлгаа. Ингээд явбал одоо нэг бас хүмүүд чинь л гэсэн үг юм да. тий. Болоосаа. Бас нэг тий марцсан юмыг сануулж өгдөг шүү дээ нэг. Амар олон юм хийгээ явж байгаа те нэг юм мартцсан юмыг яг сануулж өгөх. Тэрийг ингэж хийх хэрэгтэй юм байна шүү дээ. Долдог. Тий яг зөв яс тэгж бод. Тий. Тэгээ миний бодлохоор надад чинь ингээд амьдралдаа би өөрөөсөө ингээд хэрэгжүүлсэн зүйл ахгүй ерөөдөө. Тий. Тийм 4 жил би ингээд тооштой ингээд хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлж байгаа үгсэл ингээд метронд явж байхдаа ч юм уу автобусанд явж байхдаа ч юм уу ингээд 5 цаг гардаг шүү дээ. Тэгэхээр ингээд нэг гоё юм уушаал өөртөө урам аваад. Тэгэхээр айгуу тийм гоё. Өгөөжтэй өдрийг ирч хүчтэй өнгөрүүлдэг ядаад тийм ээ. Тийм ядаад. Өглөө яаж эхэлсэн? Тэр ирээр яг тухайн өдөр ингээд үргэлжлэлт юм ба штэ. Тийм штэ. Ажил гараас гарна гахгүй гэх өглөөний байдлаас л шалтгаална. Тийм. Тэгээд нөгөө бидний яриад байгаа өдөр тутмын жижиг амжилтнуудад яг нөлөөлөд байдаг. Энэ нэг жижиг амжилтууд чинь хоримтлагдсаар том амжилт болох хэрэгтэй байтал яг жижигнүүд ингээд хоримтлаж чадахгүй. Ингээл өдөр болго ингээл нэг юунд хайрцгийн дотроо л ерөөсө гарч чадахгүй. Тийм. Энэ чамаас нэг аз асууж байна нэрээ. За. Намтарлаа. Чи нэг тийм кино үздэг нэг одоо сэтгэлээр онсон ч юм уу эсвэл ингээд чамны юм дотоод байгаа үед нэг гоё кино үзэх юм шууд урам авдаг ч юм уу нэг тийм нөлөө байгаа. Би яг кино гэсэн чинь нэг кино санаанд орчлоо. За. Өмнө нь бас яг тэр зэгтээ амар сонин кино байсан. Өмнө яг киноных нэр нь Япон кино байсан байхгүй юу? За. Тэгээ нэр нь жоохон амарж байгаад ажилдаа ороо илүүсгэл. Тэгээд гисэн чинь тэр кино үзсэн чинь яг тэр кинон дээрээс би бас тэрийг мадаа нэг найз надад зөвлөжсэн. Яг миний яг бодит байдлыг харангуутлаа чи энэ киног үзвэл те яг л ерөнхийдөө чиний яг амьдралын хэмнэл яваад байна. Чи энэ киног нэг үзсэн дээр хаа гэсэн чинь тэр киноныг ямар сэдвтэй кино байсан гэсэн чинь ажилд айгүй дарамттай ажилдаг тийм нэг залуу, Япон залуу. Тэгээд ерөнхийдөө очих болгондоо дандаа тийм стресс авдаг. Дарга нь хийсэн юм болгоны нэр буцаадаг тий. Тэнгүүлээ дандаа гоочилдаг. Нэг тиймэрхүү кино байсан байхгүй. Тэгээд хэлсэн чи хамгийн сүүлд нь тэр залуу миний ерөн байх газар биш юм байна гэж хийдэнгүүтлээ. Хамгийн сүүлд дарга дээр оронготлаа би ажилласаа гарлаа. Би өөрийнхөө тий намайг хүлээж авах газар тий намайг зөвшөөрөх газар би хайхаар явлаа гэсэн чи тэр дарга нь эхлээд амар уурлангуутлаа тий чамааг өөр газар авах газар байхгүй. Чи хэрвээ өөр газар очих юм бол тэр газар чамааг тэмцүүлэхгүй ингээд ерөнхийдөө бас доош нь хийсэн үг хэлж гаргаж исэн баггүй. Тэгээд тэр залуу яг өөрийнхөө тэр шийдвэртээ бат зогсоод үгүй би чадна. Тэ намайг өөр хүлийн зөвшөөрөх газар байгаа. Би энэ газар ингэж өөрийгөө идүүлж ажиллаж чадахгүй гэж хэлээд гарсан байт. Тэгээд тэр залуу яг өөрийнхөө хүссэн газартаа очиод тэ өөрийн хүлийн зөвшөөрөлтэй газарт очингуутлаа аюу аз жаргалтайгаар ажиллаад амьдрсан нэг тим кино байсан. Өөрхөө нэг бас түрүүний хэлчихлээ дуртай юмаа хийгээд тийм үү? Тийм дуртай юмаа хийгээд тэгээд дээрээс нь бас хамт олон аюу чухал юм шиг санагдаад байна шүү дээ. Тийм яг ажлын хамт олон аюу чухал юм шиг. Тэгээд хэрвээ хэдий дуртай юмаа хийсэн ч гэсэн ажлын хамт олон тий тухайн хүрээлэн байгаа хүмүүс нь тийм нэг хар өнгөтэй хар энергитэй байх юм бол ажилд очихоос ч бараг дургу өрдөг тий. Тийм байд юм санагдаад байна шүү. Ажлыгээс миний бодлоор цагийг бодсон байхгүй юу? Би үгүй бодчих. Би хаяа ингэж жоохон өхөнд угаасаа хэцүү байдаг тийм ямар ч хэцүү байх хэрэг. Би хаяа нэг кино үздэг байхгүй юу? За. Тэгээд киног би одоо үзээд бараг зараг одоо 30 гаруйдаар үзсэн 20 30-аар ямар кино байсан юм бэ? Тэгээд кино бол ямар очтой гэхээр Will Smith болсон Pursuit of Happiness кино байхгүй юу? Happiness гэх юм үзчихсэн кино. Үзчихсэн. Энэ кино болохоор би ер нь хамгийн хэцүү үед
үздэг кино байхгүй. Аа. Тэгэхээр энэ кино ч өөрөө ингээд Will Smith ингээд айгүй ингээд одоо санхүүгийн асуудалтай тэгээ бүх ингээд бас тийм үн төгрөг ойлгодгоо. Тийм айгүй тийм зүг амьд нөхцөл ингээд бүр ингээд идэх хоолны мөнгөгүй очих оронгүй ингээд хүүхдэд дагуулад тэгээд кино нэгэд өгöd байгаа тэр одоо сургамжлал айгүй гайхалтай. Ямар зүг байсан хүн яг нь улам хичээх хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй, авч гарах хэрэгтэй. За хинт чамайг чадахгүй гэж хэлсэн. Яг нь чадна гэдгийг харуулах хэрэгтэй. Тэр хүмүүсийг хизээч бусгаас чи бол яг бүгдийг хийх тийм чадaltaй хүн тийм үү. За хизээч бууж өг зөвхөн урагш тийм үү. За хэцүү угаасаа амьдрал зөндөө байдаг. Тэр бүрийг төвчж байгаа. Хамгийн гайхалтай нь бусдыг хайрал, энэрээр хайртай хүмүүсээ хамгаал, зорилгоо тодорхойл, мөрөөдөлтөө за тэгээд хамгийн дээр нь дуртай ямаа хий гэдэг тийм одоо энэ одоо бүх ингээд хүмүүс би ойлгодог байхгүй юу. Тэгэхээр ингээ яг кино үзэл дуусаалаа бодохоор гэл өмнө бодож байсан ингээд стресс ч юм уу тий багассан ч юм уу зүтлээ шийдэх аргаа ингээд олдог ч юм уу. Тэгэхээр иймэрхүү нэг хүн юу тий кино үздэг бол их зүгээр байсан гэдэг байхгүй хаяа нэг үзэн гэж шууд урам бол окей алаад яа тастай одоо чадна гэлээ чад ингээ очих бол хүн айгүй тийм урам авдаг юм шиг лээ. Тэгээ би болохоор яг хүмүүс яг мэддэг л ахалтай айгүй алдартай кино шүү дээ. Тий. Тэр утгаараа яг хүмүүстээ бас гэдэг нэг хаяа үзэж байгаа хэлмээр айгүй сарамжтай кино. Яг энэ кино өдрлийн гол дүрийг харангуй тоон гол дүр өөрийгөө тавиад бодох хэрэгтэй юм байна л дээ. За ийм хөсөлтэй байгаа шүү. Бууж өгөхгүй ингээд авах хэрэгтэй гэдэг байсан юм дээр. Яг үнэ. Тийм бол ямар нэгэн байдлаар амжилтанд бол яалтчвал өрнөж бас болох. За нэг юм. Тий. Тэр киностой гоё кино. Ойр тусч байгаа. Ойрт ч гэсэн нэлээд дэвш зүйлээ сарын онд би нэг үзсэн юм байна. Тэгвэл сартаа стресстэйг л явсан байдаг. Тэр үед жоохон стресстэйсэн даалтай. Хар уураа. Ялтай ажлын орчинд тий. Жоохон онцгой тэгээд. Тэр кино харсан. Тэгээд бас нэг юм хэлэхэд ер нь нэг хүн болгон гэдэг өөрийн гэсэн одоо юутай л байдаг л тоо. Чадвартай, чадамжтай. Хүн болгонд адилхан боломж бололцоо байгаа тийм үү? Тэгээд хүн болгонд байдгүй зүйл нэг л эд юм л. Тэр нь юу гэж бодлоо гэхээр хүн болгонд өөрсдөө нь би чадна гэсэн итгэл үнэмшил татдаг юмсан. Тэгэхээр өөрийгөө үнэлэх хүнлэмж буураад шүү дээ. Өөрийгөө үнэлэх хүнлэмж за тэгээд дээрээс нь одоо юмыг хийж бүтээн гэсэн эрмэлзэл тийм үү айдаг, имээдэг зорилгоосоо шатардаг тийм хүний бүжээ сэтгэлийн амьтан учраас ингээд яг тэр сэтгэл зүйн асуудал аюу өндөр юм шиг байна. Яг тэр үед нь одоо ингээд тухайн хүнтэйгээ ярилцаад өөртөө дутаад байгаа тэр яг зүйлийг ингээд ээж өгөөд олж илрүүлээд өөртөө урам ирч хүч өгөөд ингэхийн бол тухайн хүнээс ингээд аюу ингээд төсөөлөөгүй их тийм хүч чадал чармаал гардаг. Тэр аюу амжилтанд хүртэл юм шиг санагдсан надад. Тэгэхээр одоо тухайн хүнд нь одоо яг нөө оноож тэр сайхан үгийг одоо онц хэлдэг бол нэг зүрх байдаг да. Тий. Яг тэр шиг ингээд хүнийг урмаар ингээд итгээд тий хаяада нэг тий урмын үг хэлждэг. Сайхан үг хэлээд тийм бол хүн ямар ч амжилтанд хүрэх боломжтой л гэж бас бодоод л та. Яг үнэ. Нэг талаар бас яг саяхан би Facebook дээр биччихсэн юм байна. Тийм. Тий нэг юу лээ үгийн сайхан гэдэг юм биччихсэн. За. Яг хичлэхэн санаатай л явна. Тийм. Эрэндээ эцэст нь хэлэхэд л эрүүл мэндэд анхаарал. Найз нөхөд өөртөө гэр бүлдээ цаг зав гаргаал. Тэгэл ингээл тавьсан зорилготой тууштай. Олон бууж өгөхгүй. Тий. Хайрлаж дуурлаад
нэр дээр хэлэх гэдэг. Хитрхи ажил гээд явуулахгүй гэдэг. Хитрхи ажил гэдэг аахгүй. Бас хайртай бол хэрэгтэй хэрэгтэй. Яг ингэ баланс нь гоё тааруулж байгаа юм бол. Тий. Таныг артл гэж болов хэлмээр л байна. Замаар насыг ажлынхаа хажуугаар өөрийнхөө хобби болон тийм хөгжүүлэх юм орхигдуулахгүй байсан зүгээр юм шиг санагдаад байна шүү дээ. Яг нөгөө нэг гоё рефреш авчдаг тий. Ууланд алхахдаг хүн байх юм бол ажлынхаа хажуугаар нэг ууланд гараад амар гоё аз жаргал авчдаг. Эсвэл дугуй унаад, эсвэл ном уншаад тий. Хүн болгоны нөгөө нэг аз жаргалыг авдаг хэлбэрүүд өөр шүү тийм ээ. Тийм байна да. Тийм. Орхигдуулахгүй байх хэрэгтэй байх гэж боддог. Яг зүгт. Амархан батарей сууч. Тийм батарей бас нэг өөрийгөө цэнэглээд яваад байхгүй. Нэг авах болохоор батарей бас. Тийм. Ишин батарей авах бол шүү дээ сүүл рүү. Хэвчээ хэцүү шүү дээ. Ишин батарей аваад тэгээ бүр их мөнгө санхүү. Тийм чинь тий. Цагт нөөрөг цэнэглээд яваарэ гэж бас хэлмээр байна тийм ээ. Тийм би бас гэж хэлээ. Аль болох нэг цэнэглээд уран болчихсон. Тэгээ бол. Цүнх авах бол цүнх аваад. Тийм цүнх аваад. Цүнх авах бол шоколад идэх юм аа. Тий. Тэгээд энэ подкаст ч гэсэн яг миний тэр юунуудын нэг ихгүй юу. Яг хитрхи нэг ажил гэр сургууль гэж яваад байгаа. Хажуугаар нь бас яг өөрийнхөө нүуний дуртай юм хайцсан юм санагдаад. Тэгээ би бас яг энийг ихлүүлсэн байхгүй юу. Айгуу гойсон. Тийм өөрийгөө хайсан. Тэгээд тийм тэнгуүтлээ энийг олж аваад ихлсэн дээ. Гоё мэдээлэл түгээгээд бас нь харж ойлгоогүй юмыг нь ойлгуулахад тусалгах юм тий баг ч гэсэн тусалгасан гэсэн ирэхэд бодож учраас баярлаа гэдэг үг сонсогдсон. Айгуу гоё байдаг тийм үү? Тэгвэл эренцээдээ бас баярлаа. Өнөөдөр подкастт байна зочноор оролцсон. Зочин биш гэхдээ бас цаашдаа сэдвүүдийг ярилцаад явах юм шүү дээ, тийм ээ? Тийм тэгээд гоё сайхан гоё сонирхолтой сэдвүүд ярилцаад мэдж байгаа юм дээр нэмэлт мэдээлэл хүргээд мэдж байгаа хүргээд харилцан мэдээлэл өнөөдөр нэг ч одоо харилцан нэгнээс мэдээлэл солилцоод тэгээд сайхан гоё боловсруулаад судалгааны арга тэгдгээр. Тий, одоо юуны талд магистр судалгааны ажил бичсэн бэл. Тийм ээ. Тэрнийхээ бас багахан хэсэг ч гэсэн 3 жил хамраас тусаа гартлаа. Хичээж зүтгэж судаллаа. Тэрийг бас амьдралдаа хэрэгжүүлнэ шүү гэдэг. Хэрэглэе шүү. Хэрэглэхгүй бол судалгаа. Тий. Үзэгчээ сонсож байгаа хүмүүстэй ч гэсэн санаж хэлэхэд. Нэгнээс айл болох мэдээлэл боломжтой хэрэг мэдээлэл ав. Өөрөөсөө илүүтэй тухайн хүмүүс байхгүй мэдээлэл байдаг учраас айл болох мэдээлэл аваад тэрийг гоё хамгийн гол нь зөв явах нь боловсруулаад цензуурлээд гоё боловсруулаад өөрийнхөө амьдралдаа гоё ашиглаад ингээ явах юм бол бас нэг осондоо бас амжилттай юу байна ш нууц заахна ш. Тий, их олон нууц хэлж өглөө шүү гэдэг. Хойлоо зөндөл болон хэллээ тоолол гараад нэлээд олон болохоор лашаа. За өнөөдрийн тэгвэл ярилцлага подкаст манаас хэрэгтэй подкаст болсон байх гэж бодож байна. Тэгээд Винцентэд дахиад баярлалаа. Орой холбогдоод цаг гаргаад ярилцсанд маш их баярлалаа. Чамд бас. Тэгээд бас маргаашийн ажилд нь бас амжилт хүсье. Ирээдүйн бас зорилгод нь ч гэсэн бас амжилт хүсье. За баярлалаа. Тий, сонсогч олондоо ч гэсэн бас маргааш хийх гэж байгаа, тий дараа хийх гэж байгаа, ирээдүйд хийх гэж байгаа бүх зорилгот нь маш их амжилтыг хүсэж байна. Тэгээд энэ хүрээд тий өнөөдрийнхөө подкастаа дуусгах уу? За тэгээд яалаа. За дараагийн подкастаар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай.